За сайн байна Эрдэнэ очрах. Сайн байна уу. За сайхан засч байна та. Сайн зогсож байна. Сайн явж байна уу. Сайн. За Эрдэнэ очрах манай хийдэг подкаст бөөгийн тухай сонио хачин гэдэг подкаст юм. За. Тэгээ таныг бөөгөн болохоор зорж ирсэн юм аа. За. Та биднээс өөрийгөө нэг сайхан танилцуулаач. Би Батхаган Эрдэнэ очрах гэдэг хүн одоо дөрөвдөг үеийн бөөгөн. Оо за. Манай ч нэг арга 5 дахь үеийг гарах ёстой байсан. Тэгэл дөрөвдөг үе дээр орж явтал тэгэл одоо тэр засаг өмж. Бид гашин хайлтай одоо улс хатаан хилмэгдэл янз бүр болж байсан. Тэрнээс тэр засаг инээдэр утал одоо тэр хил уучлахгүй гайгаа тэр сайхан улс хатаагач одоо эрдэмтэй улсралтай иймч одоо орчин үеийн харвал иймч улс одоогч байгаач одоо янз бүрийн одоо тэр цаг үеийн байдлаас болж одоо хилмэгдсэн тэр би тэрэнд бол одоо энэ ажил бол харамсаж бодож явуулт юм бас. Эрдэнэ одоо яд бид тэр бүгээгээ энд нарийн учир начраг бол яг манай дэс нь бол мотта уулта нуугдах газар болохоор бас нэг баг хэмжээний юм бол авч үлдсэн. Одоо онцлогтой бас уст газараа дагуулхад. Манай ч одоо нууцаар нэг социалист нийгэм гэж байх үед ч одоо бид ч нууцаар одоо хүч дээдэж явсан. Тэгээд харин юугаа бол нэг алдахгүй явж энэ ажлыг хөрсөн юм бас. Таны дэшээ одоо 4 үе бүү зарим удахад байсан байж тээ. Тийм байсан. Та нэрсийн дурдж болох одоо тийм удхан зарим байлаа. Болно одоо. За. Манай одоо миний ээжийн аав нь гэж цагаан зарим гэж хүн байсан. Тэрнээ игчнэ гэж хүн одоо цэвгмэд гэж хүн ээж нь одоо цэвгмэд тэр хүнээ дүүн дамдан зарим гэж. Оо за. тэгэл одоо яадаг гэсэн одоо бидний юугаар бол дандаа нэг уул усны эзээр дандаа тэдний ээж аав гэд нэрлэдэг байхгүй. Зөв. Зүгээр яг тухайн үедээ нэрлэж байсан нэрээр нь хэлэхдээ бол чөйгээ утган гэж байгаа, дамдан зарим гэж байгаа, хэн цагаан зарим гэж байгаа ийм ус одоо би үр удам болж үлдсэн хүн. Сүүлд нь ухтац нь яг одоо тэр айлтаж 60-аад оны үед чинь бас нэг хөцөө байх үед нь нэг тасарч гэж байсан юм байна. Тэр тасрах гэж байх үед нь сөрөн удаган гэж одоо тэр хүн бэрн тийм одоо 50-аад настай хүн айл амтан болоход тэр бэрн жоохон тэр бэряга болгоод тэр байсан төвхтөлдөө тэр буурал ээж байна. Ер нь одоо баг Монголын төгөж баг ховор болох гэж боддог үе бол тэгж бэряга хүргэнэ тэгж тэр удмаа залгуулж одоо тийм онгодоо өгдөг тийм юу бол энэ байхгүй гэж боддог үе бол. Тэгээд ер нь одоо манай чөйгээ удаган гихтэй чинь одоо яг тэр одоо буурал ээж байгуудаа чинь тэр нуурын үе байгаа тэгж байсан юм уу эсвэл одоо тэр өрөөнд авьяас тийм байсан юм шөвг бүйлэлдэг тийм хүн байсан байгаа. Зөрөө утган. Чөйгээ удаган гэдэг хүн бол. Шөвг бүйлэлнэ гэдэг маань ухтаач ингэж эргэл тавьж хаад тэр онгод нь шөвгөн дураа шөвг нь одоо үгэн хэлдэг. За. Тийм үгээд дамжилдаг. Шөвгөөр дамжуулж. Өөрөнгөө бийд орох юм шөвгөн дамжуулаад яадаг. Тэр маань цаг уяа би бол нарийн ойлгох юм тэгж энэ бөөгийн шашин дуулахтай тийм шөвг үйлдэлдэг тийм юу ер нь одоо ер нь байхгүй байгаа. Тэгж тэр хүн бол одоо нарийн тийм үү үздэг хүн байсан болов уу гэж боддог үе. Цагаан зарим ямар ичтэй хүн бэ? Тэр бол энэ онцгой одоо 2 талыг эзэмшсэн басан. Шар талын юмг ч эзэмшсэн хар талын юмг ч эзэмшсэн хараан тэнгэр гэдэг маань зүгээр одоо бид нар танараа бол зөвхөн онгодоор одоо хязгаарладаг эдивш байдаг байхгүй. Далд нь одоо уул усны эздэдэг тэр хар одоо тэдний юуна
Харцтай хар тэнгэр тийм хараан хэлдэг байхгүй одоо хуустай хар тэнгэр гэхэд л одоо хуустай хар тэнгэр байна. Лустай хар тэнгэр байна. Галтай хар тэнгэр гээл тэр олон юм одоо аль нэг нь одоо эзэмшиж авдаг нэг юм байна. Одоо орчин тогтоолтойсэн тэр тэнгэрнүүдийг мэдэх хүн байхгүй. Зарим нэгэн усад улсаас нь одоо ярьж байх нь улсаас нь уул усна одоо нэг ураалан одоо нэг муу юмар төсөөлж боддог байхгүй. Одоо тэр шарийн шашин гэдэг юм маань ч гэсэн инаадрын явахтаас нь одоо аль нь төтгөр тэр талаас нь ирээд аваад явуулсан байна. Тэдэн сарын тийм үед нэгээд игэж яваа. 6 сарын өмнө тэр аль нь төтгөр гэдэг юм уу ч тэр өөртөө дасгаж яваа. Тэдрээ хэлдгээр бол аль нь төтгөр гэдэг юм нь хар тэнгэр хэлээд байгаа байхгүй. Тэр одоо хүнээ алдаар бол нэг 40-50 алдаан доот талд байгаа эрдэнсэн одоо тэр баялаг одоо алтан мөнгө тэр юуны эзэн одоо тэр дээр үеийн одоо тэр мундаг одоо их юуна улсад маань тэр эзэн болгож тавьсан юм байна. Одоо яг манай Монгол орног игээд харж байхаас нь баялаг нь хараалууллаа гэж улсад зарим нэгэн игээд бие сурвалжлагцсан энэ тэгж яриад байна. Тэр чинь урт үг байгаа. Яагаад гэвэл тэр эзэнтэй юм байгаа байхгүй. Жишээл одоо энэ би энэ одоо алт байлаа би нэг нуу тавьд зүгээр аваад алтаа нуу тавьдгүй юм байна. Энэ ухтаач нь энэ хавьд ухтаач нэг оронг яагаад энэ хавьарч нь одоо явж барихад нь том бэрхшээлтэй болд юм байна. Оровчон цагаар гэрэл гэгээ гараад нэгээд хүн товтаагаад нэг хүнд харч болдог. Хүн харч байгаа юм садан бол энэ эрдэнсэн юугаар игээд муу тавьдаг байхгүй. Муугдраа за энэ эрдэнсэн юмг чи харж байгаараа гэдэг. Тэгээд яах тань одоо нэг ирэл хайг бол хийдэг нэг алт чулаа ирдэг усад маань нэг бол иймэгтэй тим юм байлаа гэт иймэгтэй хүнээ гоёл аль гоё нанд нь хатан хүнээ одоо гоёл хийцэн одоо идээр одоо гэж хуурч байгаа дардаг. Тэн дотроос хүнд хэрэгтэй хүнд одоо хүнээ ам амьдралд одоо хэрэгтэй тэр юм одоо бол одоо өөрсөндөө сүлдэлж авдаг. Тэгдээ чинь бараг ихэнх уул өхнө тим юм бол ихэнх нь гардаггүй. Тэнд хүнд хэрэгтэй тэр одоо хар тэнгэрээд одоо хүлээж авдаг. Тэгдээ чинь одоо би уухтаа чинь тэгж боддtiin энэ Монгол орн буухтаа чинь тэр чигтээ бараг баялаган эзэдэн тийм хараал болцсон гэж боддог. Энэ нэг гадраас одоо хаан хүнээ тийм алт мөнгөн тийм хэрэглээ тэр чинь Монгол ер нь одоо тийм ховор байсан үед чинь тэгж одоо зүг аваад тэгж юм аваад хайна гэж байдаггүй байхгүй. Яагаад гэвэл тэр хар тэнгэр хүнд хэрэггүй хүнийг одоо хаалгаатай хүний амьдрал авах тэр гүйжлэн одоо их хөцөө байх дээр нэг тэр нэг болтойсон тийм идээр бол нуу тавьдаг юм хамгаалалгод хуурж байгаа байхгүй. За одоо чи инэм л хараад байгаараа. Тэгээд тэр нуу тавьсан тийм байна. Тэгээд чинь бөө дотроо ухтасан 2 3 янз байдیں۔ Жинхэнэ хараан бөө гэдэг нь тэрнийг эзэмшдэг. Шараан бөө гэж бас бий. Нэг нь ураалангаа бөө. Манай Монгол орнд чинь би одоо их харамсаж бодч байдیں۔ Тэр бөөгөн ийм урсгал орж ирэх дээрээ Бурятаас 2 төрлийн ямар ч бөөггүй 2 урсгал нь орж ирэнгөт Монгол орног тэр чигт хөмөрч гисэн. Ёстой тэр хөлтэй бүхэн айл бүхэнд одоо хуйг хувцастай хонхор бүхэнд одоо тэр юм чинь бол бөө хүн бол төрөх тэр их үүсрээдэг бол Бурятан тэр урсгал орж ирэнгөт шууд хөмөрч байгаа байхгүй. Тэгдэн тэрнээс нь хараан бөө гэдэг чинь яадаг вэ? Тийм айлт хүчрэг юмэг бол газар тэнгэр хоёрыг игэж одоо хослуулаад галаг устдаа зогцоолаад усан дотроо ч өөрөө бараг амьдрах шахаа ийм орчныг өөрснөө бий болгоод тэрнийгээ ард одоо тэр аргаснаагаа явуулгахтайч ард хүнээ одоо тэр өглөг буйнаа тэр явууг нь даагаад игэж амьдрах ёстой тэр мянган хүн дотор нэг хүн гарах ёстой гэдэг байхгүй. Уг нь бол
тийм нарийн юмаг манай Монгол оронд бүр утгаа алдаад найдар явж байгаа. Тэрнээ тухайд би залуучууд юм хэлэхдээ ч өөрснийгээ тэр зан заншлаар одоо бидний бөөлөх хүнээ бөөлөх одоо яах нь бол ер нь ундаа байдаг гэж яриад байгаа. Ямар ч горонд бөөгөн юутайсан зан юуна бөөгөн тэр зан заншил бол ер нь ойролцоо бүх юм. Яагаад гэвэл газар нутаг оромтойгоо харьцдаг, онгод тэнгэртэйгээ харьцдаг тэр юм чинь бол зүгээр хиллэгнэ хэл ярианы өөр болохоос зан заншил бол яг ижил. Яагаад гэвэл дэлхийн нийтэд ганц төв байсан Монгол орноос л бие хөвсөртэй гэж боддог бол бөөгөн одоо юу бол. Тэгэл одоо хэрүү нэгдээд тэр харан маань усаад ишээ сайхан олон хүн гарч ирээд ирэх юм бол энэ дэсэн амьдрал авах маань энэ ёстой тэр баялаг дээр сууж хаад бид тэр баялгаа гаднан усуудад гэж яаж одоо авах байхаар үгүй бид тэр тусдаа тийм эзэнтэй заяатай оронд бид тэр амьдарч хүй заяатай их өндөр хүй заяатай гэж боддог юм бол Монгол хүн бол тэнгэр заяатай. Тэнгэр заяатай болж байсан маань одоо бүр оролон гэдэг чинь юу гэсэн тухайн үедээ хүн яваад өнгөрсөн сүнс төрөлсөн тэрнийг хэлээд байгаа байхгүй. Сүнсээр бөлөөд юм гэсэн. Сүнсээр бөлөөд байна гэсэн. Сүнс чинь дотроо 3 төрөл байдаг байхгүй. Тэр 3 төрлөг ялгааг мэддэг. Харан бие юу бол би сая тайлбар хэлдэг. Нэг шарын гэсэн зөвхөн одоо тэр чөөжин буух гэж одоо нэг юм байдаг. Чөөжин буух нэг хэлбэрийн бөө хүнээр одоо бөө хүнээ юунд оруулаад тэр чөөжин буух гэдэг маань байгаа байхгүй одоо тэр шарын шашин гэдэг маань. Тэгэд тэр чин тусгаа номтой нэг яаж байгаа тусгаа бугулгаж авах зан заншилтай би шарын шашнаа одоо бас заах цух нь бол мэдэх үү. Манад чин тийм зарай одоо ламан бол чадaltaй цалтай тийм лам бол байсан. Одоо шиг ингэж одоо хонхор бүхэн дагаж хаан хүн өнгөрлөө тэрэнд явж байдаг тийм лам нар бол байгаагүй. Тэр чин чадaltaй лам нар байсан байхгүй. Тэгэд одоо энэ хоошо зөөлөнгийн хийж мэд жих мундаг том лам нар байсан. Тэр чин бол одоо тэр том одоо юунд ч нөхдөс манай ээжийн талаа маань тэр мундаг том лам нар чин дандаа тэр том одоо мянган ламаг үдирдэж байсан том лам нар байсан байгаа. Хамгаан сөөлд нөхдөс нь одоо яг хүрээнд чинь гизэл цолтой унзад цолтой тийм цолтой лам нар чинь одоо хар хүн бол үлдээд дандаа ирэг арч өнгөрдөг байсан. Тэр тэгдэрээ бол би тэгж боддоо би тэр хүнээ хажууд нь хүмүүжиж барьж байсан. Тэгж яцсан ер нь энэ цаг үе маань 80-аад оноос сөөл үе болж ирж байхдаа тэр хөгшин тэгж байдаг асан. Хонхроо бүхнээр одоо нэг бөө болнаа. Дов бүхэн дээр нэг одоо хонхот амар барьсан тийм ламнар гарч ирнэ. Хаана хүн өнөө одоо энэ нэг одоо юу яадаг хар шувуу шиг одоо тийм болон хүнээ одоо тэр юмг хувдлаад дарна уу гэсэн. Яг үнэн сэтгэлээс чадал байх хамгаан чадaltaй хүн дард юм гэдэг тэр нэг бол. Тэгдээ чинь тийм ламнар гарч ирнэ. Тэднийг юу гэдэг вэ гэхтэй чинь бадарсан лам гэдэг юм аа. Тэгэж хүнээ зовлонгаар тэгж тоглож өөрөө чадал уута тийм хүнээ бадарсан гэдэг юм. Өөрөө тийм хуухай заяатай байдیں۔ Тэр хуухай заяатай хүнээр бол одоо засал номаа бол хийлгүүл тэр хүнд бол үр дүн байдаггүй юм аа. Харин жохноо буян хийшгээ булаалгад юм гэж тэгж ярьдаг байсан юм. Тэгсэн одоо бол яг уу нэг үеийг бодоход бол лам маань ч гэсэн бөө маань ч гэсэн бөөгөн талд уулахтай ч одоо бүр умалтанд орж байхад ламаан талд нь уулахтай ч бүз одоо эрдэн боловсралтай бас нэг зарим нэг хүмүүс тэр олон хүн дотроос бас ганц нэг байгаас үгүйсгийг харахгүй. Бөө доторч гэсэн одоо цөөхөн нэг юм байгаа. Өөрснийгээ дөөлгөл одоо би тийм алдар толтой. Тэр чинь бөө хүн чинь өөрийн алдар толоо өөрөө цолоо уншаад бүх хүн шиг одоо морноо цолоо унш байгаа тэгдэг ард түмэн үлдээж тэр хүнээ чинь одоо үнэлээд өгөх хэрэгтэй байхгүй. Би тийм чадaltaй хүн би ийм хүн гэдэг. Тэр нэг бол ард түмэн одоо үнэлж барьд юм. Эрдэнэ Ачрахын аав ээж нь хин гэдэг хүмүүсээ ямар хүмүүсээ
Би ч одоо аав байхгүй хүн ээжтэйгээ. За. Тийм. Ээж нь аль нутгийн хүн хин гэдэг вэ? Манай ээж маань хотын ивд гэдэг газраас. Ивд. Ивд гэдэг нь эндээс нэг 20 30 гаруй км-ээр цаана юм. За тэгээд айлын хэдэн хүүхдээс сонгогдож та бүү болов? Би айлын 5 дахь хүүхдээ сонгогдож. За. Анх яаж бүү болох юм? Би ч одоо их түүх автар бол над ичвээ. 13 настай эхлээд би нэг 13 настай яг өвдөж барьж байсан. Бөөр 2 настайгаас ихсэн гэж байгаа юм би. 2 настайдаа дөнгөж одоо төрөөд удаагуун имлэг домлог одоо юугаар имлэгээр яваа. Идэгдэг вэ. 2 нас хүртлээ би явсан байгаа. 2 нас яахтараа би ганц хохирсан бохтойч тэр үеийн одоо нэг хүн болох чадвар муутай тийм хүүхдийг бүртгэж авдаг байсан юм байна. За. Тэгээд би нэг насаар бол дор явдаггүй. За. Ягаад гэвэл би чинь 2 нас хүртлээ өвдсөн учраас бол нэг настай дунд ер нь өөхөх хүүхэд гэсэн одоо бүртгэж авдаг ба. За. Тэгээд сөүлд нь тэр одоо Эренцэн дөмсөмө нарийн бичгэн дарга пүрүү гэж хүн чинь над сөүл над ярьж байсан юм. Чи их өвддөг хүүхэд байсан юм. Тэгээд одоо би чинь бүртгэж аваагүй. Тэр хууль 4000 дагуул ажилласан. Над бол буруу юм байхгүй. Би бол тэр хуулингаа одоо юу яасан шүү. Чи иймэрхүү одоо төрлийн одоо ажил юутай өөрөө бол зам талан гарлан хүн байсан байлаа. Тэгээд өөрөө би чамайг тухайн үед ойлгохгүй байсан байна. Чи тийм айлтай зовлонгоос гарч ирээд ийм төрлийн одоо хүн болох гэж байсан юм байна ч гэж тэгж байсан байна. Сүүлд тэгж учрах. Тий, учирч уулзаж байсан юм. За тэгээд 13 нас хүрээд яа. 13 нас хүрээд би ч н одоо ундаг босдог боллаа. За. Тэр өцөө болсон. Тэгээд нэг ухаан таар одож би эндээс Эренцэн дөмсөмч нэг 45 км байж. За. Тэнд одоо дунд сургууль бий байлаа 13 настай. Тэгээд тэр үед нэг өвжин одоо их хэлбэг байлаа л да бас. Тэгээд тэр үед нь би нэг ухаан жоохон самгалдас хийгээд одоо сургуулаад явж байгаа хөлдөө хээр. Одоо тэр үед нь одоо бол байгаа тэр баяр гэж нэг жолооч хүн байсан. Тэр хүн энэ манай нуурт ирж хоноод буцаж явуулсан замд гутлам хэвдсэн байгаа хувцсыг цуурдаад явуулсан. Тэгээд энэ бол одоо хүүхэд байна гэгээд надад очгодоор би галзарсан. Дэхжиж байсан гэж байгаа. Тэгэд яд нь хөлдөө хүүхэд авчичаад би тэгэл одоо хөлөө минь гисгээгаад биеэ минь яахад инээдэр бол одоо надад өвдөж яах юм бол байхгүй. Тэгээд яасан. Тэгээд 13 настай байхдаа энэ сүрэн удан гэж манай ээж буурал ээж маань одоо юм авсан хүн яг энэ дэр байсан гэж байгаа. За. Тийм энд нутгалж байгаад манай ээжд өглөө эртхэн оцсон гэж байгаа. За өнгөрдөг шөнч одоо хөвгөөч нь ёстой. Энд бөөдөд хонсон байгаа нь тэр хөгс мэдчихэд. Тэгээд мичинг за хөвгөөч нь ёстой. Нааш нь араа хийж хариуллаа. Гэсэн тэр хүн чинь жаахан халамгадаа утсан гэж байна. Тэр халамгаж хадаар ээж ба тэгж утсан гэж байна. Бэрий гэж маань надаас арих гордчил одоо ийм ярьж байна гэж бодсон гэж байна. За хутлаг хойно хусран хаварна гэхээр чи нэг 3 хоногийн дараа чамд хэрд уулдах юм байна гэж явуулсан гэж байна. Нэг халамгад чинь бөөл хоноо тэр үед нууцаар бөөл хоноод. Тэгээд яахавтаа нэг өөрөнгө тэр сайхан хадмангаа юугуул одоо үргээг үүсгэж гэж байгаа юм байхгүй. Тэр нэг хамгаалах гэж өөрөө тэр юм авч үлдсэн. Тэрнээ бол 100% би бол хамгаалсан гэж боддог. Тэгэд ээж ban 3 хоногийн дараа тэр үед холбаагаар яриг гэсэн нутсан. За хөөж нь хөлдлээ. Гэсэн яваад ирэх гэхэд ээж ban одоо нэг хазар нэг жоохон хөлдсөн бодоод явж утсан. Ингээд бүрэн хөлдсөн. Тэгэд бүгдээ нь гисгээсэн баг. Тэгэд одоо 3 хоногийн дараа ухаан орлоо гэсэн гэж байна. Тэгэд тэр ээж ban одоо айсан гэж байна. Одоо хил хүнд яасан байна гэсэн. Би нэг мөө хилэнд орсон.
байж байсан гэж байна. Тэгж яасан тэр хөгшин янгод за 25 настад нь л одоо жинхэнэ бөөлөх ёстой гэсэн тэр үеийн одоо хөгчл тэгж байсан байхгүй. 13 настай хүүхэд хуур зоож хадаа гээд бөөлж байх нь бол ямар байх болов гээл тэр үеийн хүүхэд одоо нас тусаад тэгсэн гэж байна. Тэгж байсан гэж байна. Тэгэд ёстой 25 нас өмнө ёстой юу яах вэ 90-аад оны үед чинь яг юм яаж байх вэ гэсэн гараад ирсэн. Яг жинхэнэ тэр хүн маань 25 настад тэр хөгшин одоо ёстой хүнд багцлах чадвар байхгүй болсон байсан байхгүй. Тэгээд яг нэг охин байсан тэр охиноотой ч биднэрт дайрлаж өгөхгүй да ээж маань Бас удган хүн үү? Удган хүн тэр сөрөн удган надаа юу баяр удган гэж байсан. Тэр хүнөөтэй ч одоо энэгээр нутгалдаг байх. Эндээс хол нутгалдаг. Тэгээд цаг үеийн тоохож өгдөг байна. Нэг хүн ч нь бол намар яваад хавар нь ирдэг. Хавар нь ирэхэд харин манай энэ хаваар нутгалахгүй нэг холдоор нутгалаад тэгээд дайрлаж өгөх байхлаа. Тэгээд би нэг хэсэг өөрөөч тийм юм нэг оог шатахгүй байлоо. Залууч байсан. Цэрэг дотсон би цэрэгийн гадрын чинь бол бас юм үздэг хардаг тийм болсон. Юм игээл хүнээр харагдсан нэг адаж юм харагдаад байдаг. Энд багш нар бас надад ч нэг хөцөө. Ямар надаа юу хүүхдийгээд пилээд тэр үе чинь пилээдэг номертой байдаг байхгүй яа. Тэгээд нэг асуун надаас хэдэн номерын пилээд аавна гэхдээ хэдэн номерыг гэхдээ нэг хүүхэд тааралдаад байдаг. Тэгж байтал багш нар мэдэнгөт би захирыг анч горж байл. За яагаад хэлж байгаа юм бэ? Яагаад одоо чи далдаарыг гэж хардیں۔ Тэр 17-аг нь пилээд авах юм байна гэхэд тэр хүүхэд он цавх хэрэгтэй яг бэлдсэн байна. Тэгээд яг тэр чинь ингээд энэ дээр нь бичсэн байваа. Яагаад харагдаж байв гэгээл игээл яа. Тэгж харин би тогхон үед нь яагаад за одоо хөцөө юм байна гэдэг яагаад тэгээд цэрэг цочлаа. Цэрэг цочлоос чинь бас нэг юмсууд нь харагдаад болдгонаад цэрэгт. Тэгээд одоо цэрэгэдэг чинь тийм байна, ийм байна. Чамд хэд хоногон дараа одоо найз охинаас нь одоо захаар их юм ба захаана утгааг болгоно бүгд нь хэлж явахгүй тэгж яах юм байна. Аав чинь тийм байдалтай байгаа. Тэгээд одоо ийм хэл ирэх юм байна гэж урддаа хэлжсэн дараа 7 хоногон дараа захаар ихтэй яг тэр нэ. Яг бүр застав байсан бол тэр үеийн одоо бүр уучраадаар тараад. Одоо ийм үздэг хардаг. Яалаа гэсэн тэр үеийн уцаараа ч одоо тэр яа би говьд байсан хүн тэгж яцсан надаар юм үзэл би ч одоо нэг цэрэг хүнд чинь юу яах вэ хэрэгсэл юм байхгүй зүгээр харж байгаа хаа байсан говьд таасан би. Тэгээд би харж байгаа л хэлдэг. Харж за тэгвэл тэгсэн тэгээд тэр танглан албана дарга нар ирд юм байна. За тэгсэн манай дээдсэн он би ч одоо хин цэрэг байсан. Тэгсэн тэд надад дуудсан. За одоо энэ хүүхэн бол стүпгүй одоо. Одоо нэг удаа явуулсан. Дээдэ нэмэх юм боллоо одоо. Нийтэд таарсан одоо. Тэгсэн надад аваад юу яа. Одоо тэр үед болох гэсэн бидний суман төвтэй байх гэсэн аймгийн төв орж байгаа. За. Тэгээд надад ч аваачаал нэг офицераа ч юм үзэл. Бас нууцаар. За. Тэгж л ирсэн би. За айгаад байсан чинь. Айгаад байсан чинь. Тэгээд яах вэ? Би тэр тухайн үед бол яг нэг юмс би энд нүлэлцсэн учраас бол энэ хараад хэлчихдэг. За тэгээ яг хизэн та тэг ёсч яар нь бүү бол. Би тэгэл яах вэ? Тэгж янгаад би 25 настай болж чадаагүй. За 25 өнгөрлөө, 26 өнгөрлөө, 27 болоо тэгж байтал би айл амтан болоод явж байтал би минь сонирн болоод нэг ёстой сэтгэл тогтохгүй боллоо. Би энд айл болонгот эндээс бол нэгэн зайтай айл хадмага гадаадсан. Тэгээд би нэг хаврал тэц одоо 30 гарч дөнгөж л гарч байсан болох. Тэгж байтал ер нь би сонирн болоод одоо надад ч хадам усаад болохтой ч одоо хээрэн гүйцэн дөртад энэ хүн бол галзуурлаа гэсэн юу та. Би том одоо сумаа гэдэг маань нэг их одоо угаалсан өвсөг хэлт юм манай нутагт бол. Тэр өвсөндөө чинь би
томхон одоо тамхи хурааж байгаа тамхиа тэн дээр гарт татдаг байсан гэж байна. Аа. Тэр тэгж байсан суван шатдаггүй би өрөө шатдаггүй. Хоо хоороо ус. Хоо гэсэн. Тэгээд хадмаад угсаасан бидрэг зураад одоо шатаах гэсэн зорилготой. Ороодоо яахтай чинь надад юм авах гээд байна гэдэг нэг талдаа сүүх нэг талдаа буу аваад унтдаг. Тэгсэн энэ одоо хинаа маань алж барих юм байна гэдэг надад чинь юу яад юм байна бас. Саалгаж барьсан. Тэгээд би тэр үйдсэн галдуурч барихдаа би одоо энэ юм цооцсон гэж ингэж тоороод гүөхөд бол нэлээд хол километр. Би тэр хооронд явгангүйгээд энд ирээд эргээд буцдаг байсан байгаа. Тэгээд хурж ийцаа. Тэгээд л амбиудган гэж байсан тэр хүн дээр очиж ээж байна. Одоо мэдээж юм л да тэр юм урд нь тийм юм мэдгэж байгаа байхгүй. Тэгэд нь ээж байна дахиж очиж үзсэн. За яагүй наад хүн чинь бол дарагдсан байна. Одоо хурдан болохгүй амь насанд нь халттай юм байна гэх. Тэгээд би болсон байхгүй. Амби удган босож гисэн байна. Амби удган яах гэх ингээд яг хуураг бол ихнээ ээлжинд бол би яг бүл ихнээ ээлжинд болохтаас юу яад юм. Хуур одоо таталтай нэг юунд нэг 2-3 сар байдаг байхгүй. Хуураа тат суруу гэсэн. Тэгж явж байтлаа амбигуу гэдэг хүн маань нэг нас их хөгшин хүн байсан. Тэгээд надад бас дайлддаг 2-3 жил болчихж байгаа юм оо. Дахиад. Тэгж байтал одоо тэр хүн маань ахалсан яста жинхэнэ одоо тэр хөгрөө утгана юуна утгана чинь аав нь умбан зарин гэдэг хүн. Одоо нэр багшлаж одоо анхнаага нэг үгээр нэг дүгээр ангаа. Илсэлтийн юунд орсон хүн. Тэр хүн маань ухтаач яах өөрснэга тэр ухтаач нэг манай дарахч нь бол 12-3 ийм говг байдаг байхгүй. Тэгж чинь тэднээ техник гэдгээс гадна одоо тэр өөр талан овгнод байдیں۔ Тэр нь ухтаач шал өөр байдаг байхгүй. Манайх ухтаач цагаан хуулар гэдэг чинь бол одоо их түгээмэл болон яг жинхэнэ бөөгөн заяг ёсон одоо жинхэнэ нэрвчлэн одоо мөрддөг. Тэгээд хүнд бол муу юм хийж барих одоо ёс заяг бол байхгүй. Тийм усад байгаа. Тэгээд тэрдэг бол гүйцэлдэл тэгээд сөөлдөн утсан тэр хүн маань утсан би үсгээ заалгангод нэг сайн төгс одоо бөөлөх одоо тийм чадвар их султай. Байж байтал бас настай тийм нэг хөгшин байсан юм аа. Гэр гэд нэг удган байсан юм. Өөр их болно юу настай. Тэр хүн болгосон багаасаа эхлээд өөрөө юмсадаа дарж байгаа сөөлд нь 90-аад оны үед нь яг юм сэргэж барихтай чинь удаа сэргэж гарсан байхгүй. Тэр гарахад дээр надад чинь за чи сайн бөөл би очиход чинь эдэ нэг хүнтэй яриад байдаг хүн биш тэгэл надтай ярьдаг. Тэгээд яаж байна гэхэд би эдэ өөрийгөө мэдэхгүй байна бөөлж чадахгүй байна гэхэд нэг хүн чинь янгоо за чи нэг өдөр 3 жиргэг цөөдөр аваад ирээ цөөдөр гэдэг нь одоо үрэлсэн бөсөг хэлдэг байхгүй манайхаар бол. Тэгсэн 3 жиргээ асууж чинь яг одоо нэг ташуурсыг томж өгөөд настай хүн болсон их муу султаа яа. За энэ одоо энийг аваачаад хуурандаа хийгээл хараа бүрггээ байхад хуураа татаараа тэгж яцсан ямар ч байсан маргааш юу нэг юмд бол ямар ч байсан дөрөөлж магад уучлаа гэсэн. Яг бөөлөх гэж хэлэхгүй байсан. Тэгээд тэрнийг оцонгоо л ёстой цайдам юугаар бол одоо манайхаар бол цайдам гэдэг байхгүй цайдам гэсэн дардан гэсэн үг л дээ. Цайдамар ёстой орооцсон. Шолоодсон. Шолоодсон. Тэгээд яг уйлаад байдаг. Нэг хүн чинь ороотой гэсэн бол өглөө одоо нэг юм дахин ороод гараал байдаг. Нэг өшөө гүнзгээ сайн тэнээд буух гэх юм байдаг. Бууж чадахгүй болсон. Одоо хүчээр усаад буулгадаг болсон. Тэгсэн нэг дархан өвгөн гэд нэг мишиг дархан гэж уг нь бол дархан хүн тэгсэн мэтлээ бөөгөн айлтай юудаг. Тэр багш маань одоо өндөр настай тэр 90-аад настай хүн чинь надад тэгж байна. За мишиг гэд нэг өвгөн байгаа тайгас гардаг хүн.
чамаг тийм хүн л одоо яг буулгах чадвартай юм ба. Өөр бол чадах хүн бол байхгүй юм байна гэсэн би тэр мишиг гэдэг хүн болсон чинь хусаа гэдэг тэнгэрэг өөрө бууж юу ихлээд одоо юугаар хагаран хайрхан гэдгээр бөөлж хагаран хайрхан гэдэг тэнгэрээр бөөлээд хусаа гэдэг тэнгэрд юу тэнгэрээр бууж тэр хүн байна. Тэр тэгдэрэ өөрө цаадуутхандаа ухтаас өөрөнгө тэнгэр туулдаад хусаа гэдэг чинь тэр хүний өрөөнд буулгадаг тэнгэр. Над бол хотны ээж гэдэг тэнгэрээр буулгах ёстой байхгүй. Тэгсэн би ганцхан тэгж яахаар нь эргээд би бөөлээд яахаар тэр хусаа гэдэг тэнгэр нь би булаагаад авцсан юм байна. Одоо хулгайлж авсан. Тэгсэн надад тэр хөгшин байв одоо насан өд болтлоо хулгаж зайр ингэж тэгдэг асан. Хүнээ юм булааж авсан. Та тэгтээ мэдэхгүй тий. Мэдэхгүй. Тэгэд надад ухтаад улс маань хотны ээж гэдэг тэнгэрээр уулна одоо сүлдэлж буулж байсан тэр хүн бол анзаар шалжингод за энэ хүнд тэрнэг их хүүгээд яг захиж хэлэхдээ хол бүсрээд хосаа үз назар шигдсэн байна. Тэгээ та хүний онгод авцсан биз дээ. Би хүний онгод авцсан. Тэгстэй болохдоо чинь тэр хүний онгод ч болон манай ээж нь яг төрсөн нутаг сүлд онгод байхгүй. Тэр хавийнхан шүтдэг байсан гэдэг ба. Тэгээ тэр уцаад яг хөө нэг тэр тэнгэрээр буудаггүй тийм иймхтэй одоо буулгадаг тэнгэр гэдэг нь манайхаар галан тэнгэр. Галан тэнгэр гэдэг нь яадаг гэсэн тухайн үед агуултай чинь багшлалаагаа тэр энэ миний төрön хэлж байдаг хар хүчнээ тэр тэнгэрээр өөрөө заяатаа бөөсөн хүнээр хүнийг чинь заавал тэгж галан тэнгэр гэж шүтдэг байхгүй хамгаан чадaltaй тэнгэр. Галдан буцааж авчирдаг онгод. Галдан буцааж авчирдаг ямар цагаатай одоо юмнаас сугад татаад аваад ирдэг. Тийм хамгаан чадaltaй тэнгэр байдаг байхгүй тэр тухайн үед авахтаас хүн явах үед бол тийм альбин гэж юмар удаад бөөсөн. Босоод альбин тэрнгээр хээрэмар. Тэр хээрэм маань одоо тийм хувьсаа байж одоо зарим нэгэн залуусаа тийм төрлөөр тэгдэм. Хонхор жалгаан одоо юу гэдэг байхгүй яа. Чөтгөр гэдэг байхгүй одоо яг учир нь мэдэхгүй. Одоо бөөг учир нь мэдэхгүй. Тэр тийм юмнаа чадал хөрөхгүй бөө хүн бол чадал юу ч байхгүй. Хорлуулна шүү дээ. Хорлуулна. Тэрнээс одоо тийм юмнаа чадалд хүрч бай. Зүгээр нэг үлгэт тавьсан нэг онгодоо хуусаар ганц дангнаад явна гэж бас болохгүй. Цуцна. Цуцна. Яг бол хөтлөгөө мөртөө. Тэгээ тэрнээ юунд чинь жишээл хувсаа тэнгэр болгосон нэмэгтэй хүнийг уутаасан сэтгэлтэй байлаа. Одоо тэр хоёр улсад сэтгэлээ харгалзахгүйгээр бас тэр заяагаас нь өөрчлөөд суулгаж болно, салгаж болно. Тэр хувсаа тэнгэр бол. Дайн гараад яадаг цаад усаадаг бүр гомтол тавьж хаад бидний ялалт байгалах боломжтой. Их олон боломжгүй. Анагаах ухаанаас салбарч гэсэн энэ бөөгийн шашинг бол одоо ашиглал бас ашиглах юмсад нэлээд бий. Батлан хамгаалах гэсэн одоо ашиглах гэвэл нэг бол одоо шинжлэх ухаан энэ нарийн энэ танараа одоо энэ зураг авч байгаа энэ юмсад гэсэн яг нарийн утгнууд гэсэн яг л тэр утгнууд тал юм шиг одоо юм. Би тэгж ойлгоод байна. Энэ цагаар тэнгэрээр ингэж яалагдсан. Далд юм тэр одоо мэдэж ойлгоно яадаг гэдэг юм байна. Эрдэнэчлэх та биднэрт юу ярьж өгөөч одоо өөртөө тохиолж исэн хачин жигтэй онгодтой холбоотой тийм явдлууд байлгүй да тэр бол одоо яг энэ тэнд яг бөөлөд явж байхад бол зөндөө олон байр. Тэр ихтэй ч н одоо жинхэнэ альбин одоо гэл юм байдیں۔ За альбин гуцаач нь одоо орчин үеийн зарим нэгэн залуучууд ухтаач нь янзаар төсөөлж одоо зарим нь ном энэ гаргасан байдیں۔ Тэн дотор ухтаач нь яг хөө тэр төсөөг нь зөвхөн гаргасан байхаас тийм олон одоо жишээл яалаг гэсэн тэр
альбин гэхдээ чинь янз янзын дүрс хэлбэртэй гэж бичсэн байдаг байхгүй одоо нэг тэгдэж чинь тэр дүрс хэлбэртэй байна бас. Миний харж байсан миний төсөөсөр бол ганц хэлтэй ганц нүдтэй тийм юм байдаг. Тэр бол айлтай хүчтэй. Та яста харж юу? Юундад хардаг байхгүй нэг. Өөдөж явахдаа л одоо харж одоо нэггээр хэлдэг. Айлаа хотно нохот бургаалгаж байгаа юм шиг нэг явж байхдаа л морин унсан би явж байлаа гэсэн хотно нохоо хоргаалгаж тэгж хоргаалгаж байгаа байхгүй бас. За. Тэрэн дуутаа ч удаа чадaltaй тэнгэртэй уйгдах гэж байд юм. Тэрийн хэвчээс нэг давхар игээд юм дагвал явдаг байхгүй бас. Өөл явахдаа. Тийм уйгдахгүй хүн бол тэгэл юмд автана. Альбинд автана. Би бол нилээн одоо энэ хэнийг гүйдэж байж зарим усад автдаг тал бол байгаа юм. Альбин гэдэг маань нэг л одоо онсон бол ер нь 50 гэж байхгүй. Хотно нохоноос идэл гэсэн үг байдаг. Зарим нь хугацаа чинь за хөвчлэн л одоо тэвэ унтсан явж байх байцха дайралт нь хон унжсан чи явж байх дайралт нь тэр одоо сүнс норчлон гэдэг юм ариад орж явах. Янз янзын мото байдаг байхгүй. Би. Тэн дотроос содон нухтаасан тэр одоо юу юм байдаг. Ганц нүдтэй ганц нүдтэй тийм гүрээчгэл дайралт нь ганц эвтэйч байна. Янз янзын. Танд одоо их хачин жигтэй засал байв одоо хүнд хийж исэн. Энэ их сонин засал боллоо доо гэж сүлдэгт орсон чинь дүүл. Тий яг хуу тийм юм содоо нөхцөлгөнд өртөцсөн ингийн хүн бол байсан бас. За. Тэр бол их хүнд юм байдаг. За. Гэрэн тэр одоо оруулсан цагаар хамаагүй явж байж альбин одоо тийм юмна юунд өртөцсөн хүн болчихсон. Панаа нь бол бүрэн эзэнтэй байхгүй юм. За. Тэр альбин гэж юм байна. Энэ альбингээ тусламжтайгаар бол бүх юм хийх боломжтой. Хүнээ сэтгэл санаагч өөрчлөлт болно. Тийм учраас бол тэр хүнээ бол сэтгэлээр эзэмдэг юунаар орцсон одоо галзах тохиолдол бол бүрийнхэнд. Имлэг бол тэрэнд бол одоо хэдвэр хүчтэй байлаач гэсэн имлэгийн үйлчлэгээ бол эдэ хамаарахгүй. Тэр хүнээ халаа бол ер нь одоо өндөрт байна. Ухаан санаа бол яг одоо энд халаан энэ хөвдөн гэдгийг бол мэднэ. Ганцхан гэхдээ чинь яг төв юугаа алдсан. Одоо өрөөж болоодох чадвар. Тийм хүний та салгаж ивэл. Салгаж байсан. За. Тэр бол одоо залуухан хүүхэд тийм болцсон 10 дугаар анги 10 дугаар анги төгссөн тийм хүүхэд тийм болцсон байхад би бас янзлж өгч байсан. Ээж хоёроо бол таньж байгаа. Ах дүүгээ таньж байгаа. Тэгэл гинт янгууд нэг атгсан нэг цаад юм нь усад нь тэгж хүчлээ. Янзаар хийлээлээ тэгээ. Та хахад галзуурсан юм шиг. Галзуурсан. Тэгэд бүх юм нухтаас нь тэгээд юм идэж уухгүй байна 2-3 хонлаа гэж байгаа байхгүй. Юм идэж уухгүй тийм юм дэзэмсэн хүн чинь. Яг тэгвэл хээрэн одоо нэг бол тэр юм соцны гидсэн үлсэхгүй. Хөөтөн дааргахгүй. Галд халаахгүй. Тийм зорилготой байхгүй. Тэнэг бол яг хуу тон төрөө үедээ бол бүр эндэн чадалтуусаад нухтан биенд нь шингээгээд тэжигтэн чадaltaа бас бөө гаргаж байсан түүх бол байдığım шиг байна. Тэрүүгээр нь онголоод. Тий, тэргээр нь онголоод. Тий. Тэгж яцсан одоо залуусаад уухтайсан тийм айлтай хүчтэй юм. Тэр залуу хүн авчихад нас бол насалдаг байхгүй ганц онцлог нь. Залуу хит залуу хүнд оногдох юм бол. Тэгээд яг хуу та бол зүгээр салгаад өгсөн юм биш үү? Би салгаж л өгсөн. Тэдээс яг дээр үеих жаягаар явж байсан асан бол тэд чадaltaй буй гарч ирэн чадaltaй буйгаа бол нэг хитих залуудаа автсан нөхцөлд байна. Тэрнэгийн зэмжилт орох дараа нэг адагч нь бол эрсэлд орох нь амар болдог. Би тэрнээ нь бол дааж чадахгүй.
Эцнаа хуйг хувцас одоо янз бүрийн юмна шаарддаггүй шээ. Одоо хүн төрсөн биеэрээ одоо орчин үеийн бөөд дуусаач нь ястад 9 жорон нэг харж байхад чинь ингийн хүн харахад бол нэг анчин хүн шиг энэ тэнд яг анган баадантай юмсаа тэрний шаардлага байхгүй. Бүх юмыг эзэмшсэн нөхцөл биендээ шингээж авсан нөхцөлд энэ яда тийм юм шаардлага байхгүй. Тэр барахгүй л одоо хуйг хувцас шаардлага байхгүй. Тэгээд удаа насалдаг юм тий. Тий. Тийм учраас нэг одоо ч хамгаалалтаа тэрнэнтэйгээ байнгын гэж яадаг гэдэг чинь ийм савдагтай нөхцөлтэй гэдэг чинь одоо хүйсэн ялгартай байдаг байхгүй яа. Тэгдээ чинь тэр эмэгтэй хүн байсан эр савдагтай нөхцөлч байхгүй яа. Нэг гэр бүлийн хүн болчихж байгаа. Тийм байна. Гэр бүлийн хүн болоод явахтаа чинь одоо бүр үрдэн тэрэнтэйгээ хөдөлгөөтэй явах гэдэг нэг авчдаг байхгүй бие. Авахгүй тулд нь тэнийг аргалдаг бас нэг чадалтууд байсан байгаа юм тухайн үед авал. Одоо орчин үед бол тэрнээс бас жоохон салгаж өгнө гэхээс яг нэг зайгаад игээд явах гэдэг бол нас нассан хүн бол нэг зайч болно. Авдаг юм тэнийг бол. Оо за. Тий. Хитрхэ залуу хүн тэнийг өгчих юм бол тэнийг авчдаг байхгүй. Та нар одоо юун дээрээс ингээд олон газараар явж барьж байдаг улсад төгсөн юуна хүн амьтны ийм янз бүрийн юм сонсч байсан бол залуу хүүхэд игээд галзууч барьж яваад өнгөрчлээ гэвэл тэр бол тэр альбин одоо иймэгтэй хүн байлаа гэдэг чинь нэг байр гэр бүлийн хүн болчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм гэр бүлийн юм болгодог юмар чинь хуус хийдэг байхгүй юу? Нэг хууснаа тэнгэр гэдэг маань тэрнийг л хилээд байдаг байхгүй юу? Эр заавал эр тэнгэрийг дуучрингээд жишээл одоо тэр эмэгтэй хүнийг одоо сэтгэлээр наашны болгонгод дорж гэдэг хүнт одоо чи энийг нөхцөлөө тавьж. Гэхдээ нэг дорж гэдэг хүн маань гүйжрэл нөхцөн. Ямар ч сэтгэл тэр хүнээ хөвшин гөвөө тэр царай зүс хамаарахгүй. Шууд ховслог гэдэг маань тэрнийг хэлж байгаа байхгүй. Далдан хүчний юм тэрнгээр орчин. Тэгээд тэр хүнээс эзэмтэн ноороо нэрэлэхгүй, гидсээ нэрэлсэхгүй, ямар ч хол газар байсан тэр бололцаагаараа даваад газар нутаг мэдэхгүй байсан ч гэсэн яваал очно л да. Тийм хүчрэх байд юм. Эрдэнэ ачрах бас баг өгчлээдэ гэж бодож исэн хүнийг та босч исэн юм байна. За баг нэг цөөхөн баг хэмжээ цөөх. За. Тэр учраас яг уу баг ихэнх нь за ер нь юмна заавал бөөгийн талан болон газар нутгийн холбогдлон юмд орсон хүн бол тийм тохиолдол бол бий. Тэдээс их хүн чинь бас насны тоо хэмжээ хувь тавилангаараа тэдээс яг хувь тавилангаараа яг жишээл хоногоон тоог үзэл тэр уугуус нь хэмжээ болсон бол ер нь одоо арга засал бол ямар ч арга засал байхгүй. Жишээд юмд автцсан болвол тэр альбин тэрнгээ юмд автцсан энэ бол харин тэнэг салгахад бол харин дахиж аим орно. Тэрнээс хувь тавилангийн тэр одоо нэрэлтэй юм содон тохиолдсон бол юу ч байгаа хэрэггүй. Тань тохиолдсон тийм заслаа ярьж өгөөч та. Би яг уу яг нидэн л одоо тохиолдож байсан. За. Ихвчлэн одоо гүйдэл гүйцтэй газар нь тийм тохиолдлон юм судал болдог байхгүй тэр байна. Тийм тэгээд чинь тэрнээ салгах төр бол энэ том хялбар. Хүн бол одоо мэдхгүй хүн болохтай чинь худлаа үдэж байсан юм байна. Энэ одоо худлаа ингэж нэг нь засал хийж өгч байсан юм байна гэж. Бараг зүгээр болчих байсан юм байна дөө гэж. Тий зүгээр болчих байсан байна. Бараг эмдэг таваад утсан бол бараг тэгж бодож ялгаагүй гэж бодлоо. Тэгээд чинь тэр худлаас нь биеинд нэгтгэсэн юм гарах дээр л болчихно. Ингийн яг уу тэрэнд бол домод бол манай Монгол орноос нь ер нь үг хэллэг бүх юм маань бол дандаа баялаг болохдоо үг хэлэг байна ч баялаг арга засал маань ч их яри үнтэй
тийм улс орн байхгүй. Тэгж дараа нэр нь одоо бий болоод гэж бодсон. Одоо сүүлийн үед нь яг хоо дандаа тийм гаднын орны дандаа тийм заншилд одоо хитрхийг нэгтгэхэд орчлаа. Монгол хүн гэдэг чинь тийм ухаангүй, тийм арга улсад байгаагүй хамгаан одоо шилдэг одоо улсад тэр бүдүүлэг байсан улсууд нь харин ч ухсан энэ хамгаан одоо боловсролтой улсад байсан болов уу гэж бодд юм би. Байгаль дэлхэдэг харьцаж байгаа байдлаа ч гэсэн харахад энэ одоо хээрэн таглагч хөдөлгөнд очиход хангаад дэлхийн энэ модог аваад боомлон уяад үйж барьдаг энэ зан байдгүй юм байхгүй. Тэр хадаг авчиж идэг заншлиг их ховор. Хадгаа гутаач нь одоо хамгаан хүндтэй юмдаа хэрэглэх ёстой болохоос мод бүхэн настай насаа өнгөрсөн хүнд хэрэглээд байдаг гэдэг биш. Одоо бараг жалга бүхэн мод бүхэнд бараг нэг зөөлтэй хадаг боллоо. Харин ээж нэр хүндээ халдлаа. Яагаад би тэгж бодож байна уу гэхтээс хүн гэдэг хүнээс нь одоо бэр болгож авах эмэгтэй хүнс заавал хадаг өгдөг нь юм хамгаан үнийг байт юм одоо орчин үе. Заандаа нэг 5,000 төгрөгөл болж байгаа байхгүй нэг хүн дээр орчин үеийнхэн юугаар үнэлгээгээ нэгэд үнэлээд үзэхэд нэг 2-3 жил арих орно тэгж бодохтой чинь тэр хамгаан хүндтэй юм маань хадаг байхгүй. Тэр ээж аваас нь тэр агтан мөрийгээд авч заншилт яагаад ураагүй байсан тийм ба? Тэр хөсгөх гэж тэдэн нойр хоолоо вар тэгдэж нь хамгаан одоо бэлэг дэмбэрлийн юмар чинь хүнийг авдаг. Тэр бэлэг дэмбэрлийн юм маань хадаг. Хадгаа тэгдэж нь бид нар хитрхээ сайн сайхан юм да. Сайн сайхан юм. Тэгдэж нь хадгааг бол одоо хитрхээ одоо замбрааг болсон. Одоо баг хадгаар одоо хадган тийм овоо босч байна баг. Харин энийг жаахан аваанууд чи бүгд л их хадагтай. Хадаг цай хоёр л байна. Харин цай аваад тавихад нь тэр цай гэсэн буцалгаад уухгүй юм чинь. Тэрэнд орно очоод нэг сайхан хийшээ русан нүтэл тавиад сан тавиад тэгээд одоо явж заншилтай байсан байгаа. Тэгдэг асан бол дээр үеийн усад ч гэсэн тэр дээр үеч яг тэр бэлэг дэмбэрлээ болсон хон тэр бэлэг дэмбэрлэгээ ямар ч хадаг нь их хямгатай цөөн байсан учраас бол тэд их журамтай байгаль дэлхийдээ их хайртай тийм усад байсан байна. Бөөхөн гэдэг чинь. Тий бөөхөн болтой чинь байгаль хамгаалагч болно, эмч хүнчиг болж чадна, домч хүнчиг болж чадна. Бүх юмд хувирна тэр бол. Анч хүнчиг болохоо тэр одоо хүн ан хийх гээд ан олдохгүй байлаа гэсэн анган тэнгэрийг дууч өгч байгаа гэхгүй. Анга тэнгэрийг дууч өгчөөч нэ бөөлж байгаа дууч өгчөрөө сохор зоглон одоо наснаа цаазал орсон юм дууддаг байхгүй. Тэрээс тэр гүрээс бүхнэг тэр юугаа хээлтэй янзгаадаг болоод гүйж байгаа юм дууддаггүй. Сохор доглон гэж хэлдэг байхгүй. Сохор доглон хөгшин хөвөн шүд амгүй одоо гүрээс нэг алийг хүнд гамдгам ялааж өгөөч. Гэхдээ нь одоо нэг энэ хүнээ нүдэнд дайрдаг дээрээ заавал тэр дуудагдсан юм дайрлагддаг. Тэгдэж нь одоо орчин үед бол тайсан тэр нарийн учраг ч мэдэггүй. Бараг байгаа шивдээ бараг зарим усад байна. За их сайхан яриа өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Танд сүүлчийн сэдвийг танд үлдээ танд хэлж захих ч юм уу тийм ярих сэдв үлдсэн бол та нэг тань сүүлийн ярианы хэсгийг үлдээ та нэг сайхан эсвэл залуу үеийн бөөнөртөө ч юм уу хэлж захих юм бол хэлж. За зөндөл байна. Одоо бол яг хуу энэ сайхан хөг сайхан тэнгэрчээгээ би одоо цэлмэг сайхан ухаантай байгаартай энэ хөг сайхан сардаг шигээ тийм сайхан одоо амжилт хүчээлэн эзэт сайхан байгаартай энэ мөнхөд одоо орсох бөөгаа энэ одоо үеийн үед дамжлагдаж үлдээж байсан тэр өвөг дээдсэнгээ өг сургамжийг нэгд нэггүй дагаж байгаартай гэж одоо
залуу улсад та одоо хэлэх байна да. За танд баярлалаа. Бөөгээ шаасан одоо мөнхөд бодож Нэ хорой. явах болтугай л гэж одоо яриа да. За баярлалаа. За.